За сайн байцгаана уу? Нийтдээ боловсруулах 2025 эрдэм шинжилгээний хуралд. За боловсруулалтын салбарт химийн оюуны нөлөөллийн судалгаа гэдэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх гэж байна. За миний бие болон удвал цэцэг багшийн хамтаар энэхүү ажлыг бэлтгэсэн болно. За илтгэлийн бүтэц агуулгыг танилцуулъя. Эхний хэсэг дээр химийн оюун боловсруулалтын салбарт ашиглагдах байдлын тухай хүндсэн байгаа. За дараагийн хэсэг дээр нь болохоор Монгол улсын боловсруулалтын салбарт химийн оюун хэрхэн нэвтэрч байна вэ гэдэг талаар зарим их судалгаануудыг хийсэн. За тэрний талаар мэдээллийг оруулах болно. За дараагийн хэсэг дээр за оюутан суралцагч нарын хувьд химийн оюуны хэрэгслүүдийг улаал хэдий хичээлдээ ашиглаад эхэлчихсэн байгаа. Тэгэхээр тэр талаар судалгаа авсан. Тэгээ ямар хөө хэрэгслүүд голчлон хэрэгжилж гин тэдгээрийн үр нөлөө болон өөр бусад зүйлсүүд байна вэ гэдэг талаар судалгаа авсан байгаа дүнгээ танилцуулнаа. Эцэст нь дүгнэлт за тэгээ ашигласан материалын жагсаалт гэсэн юм агуулгатаар танилцуулах болно. За эхний хэсэг дээр за технологийн хурцтай хөгжил бол бидний өдөр тутмын амьдралд нэвтэрчихсэн байгаа. Бидний ажлын арга барил, за харилцаа гэдэг бүхэл зүйлс нэвтэрж байна. Бид нэр ухаалаг хугацаа ашиглаад гэрээсээ хүсэн бараа бүтээгдэхүүнээ захиалж чаддаг болчихсон. За ерөөсөө л боломж болцоо интернет болон хэрэгслэн байгаа бол дэлхийн хаанч байгаа хүнтэй хурдан шуурхай холбогдох боломжтой болчихсон. Дэлхийн хаанч болж байгаа мэдээллийг агшин зур авах боломжтой болсон. За мөн одоо жолоочгүй машин хүртэл зах зээлд нэвтрээд эхэлчихсэн байна тийм. Тэгэхээр энэ технологийн хурцтай хөгжлийн гол нэг төлөөлөл нь бол химийн оюун баха. Оюун ухаан байна. За химийн оюун ухаан бол бас олон салбарт шинжилэл авчирж байна. Тэгээд химийн оюуны тэлд бол маш өргөн үрээтэй байна. Тэрнтэй холбоотойгоор нэг юм судалгааны үзүүлэлт байсан. За энэ болохоор нэгдсэн үндэсний байгууллагын одоо Trade and Development гэдэг байгууллагын зүгээс гаргасан тайлан дээр химийн оюуны дэлхийн зах зээлийн тэлтийн талаарх ийм үзүүлэлтийг харуулчихсан байсан. Тэгэхээр 2023 оны байдлаар бол AI-ийн одоо бусад технологиудтай эзэлж байгаа тийм зах зээлийнх нь одоо санхүүгийн үзүүлэлт нь болохоор 189 тэрбум Америк долларт одоо хүрчгээд байгаа. За энэ үзүүлэлт 2033 он гэхэд 4.8 хүрэх хандлагатай байна. Тэгэхээр AI-ийн тэлт бол асар их. Тэгээ энэ олон салбарт орж байгаагийн нэг хэсэг нь бол мэдээж боловсруулалтын салбар байгаа. За мөн ЮНЕСКОгийн 2023 оны судалгаан дээр бол дэлхийд даяар боловсруулалтын байгууллагын 72% нь ямар нэгэн хэмжээгээр сургалтын процессд химийн оюуныг ашиглаад одоо туршаад ер нь хийчихсэн байна гэдэг ийм судалгааны үзүүлэлтүүд бол нэгэнд гарчихсан байлаа. Тэгэхээр тийм химийн оюун бол боловсруулалтын салбарт бол нэгэнт одоо нөлөөллөө оруулаад эхэлжээ. За химийн оюун боловсруулалтын салбарт олон талын шинжилгээг авчирж байгаа. Тэгээ маш олон боломжуудыг нээж өгж байгаа. Тэр олон зүйлсүүдээс одоо нэгдгээд хамгийн түгээмэл байж болох одоо дөрвөн зүйлийг энэ дээр дурдж өгсөн байна. Тэгэхээр химийн оюуныг боловсруулалтын салбарт бид нар ашигласнаар хувь хүний мэдлэг чадвартай одоо тэрдгээр зүйлс дээр нь үндэслэн яг тухайн нэг хувь хүн суралцагч чиглэсэн сургалтыг гаргаж өгөх боломжтой болцсон байна. За химийн оюуныг мөн сургалттай энэ боловсруулалтын салбарт ашиглаж гиснээр багшийн хийдэг гар ажиллагаатай ч юм уу өөр бусад ажлуудыг эрс хөнгөвчлөг автоматжуулах болцоо бас бүтээд эхэлчихсэн байна. За мөн виртуал туслах чатботын дэмжлэг бол асар их нэмэгдэж байгаа. Сүүлийн үед бүр маш олон технологиуд энэ гарч ирж байгаа. Тэгээд судалгааны үеэр бол манай суралцагч нарын одоо дийлэн энэ виртуал туслах чатботын дэмжлэгийг бол асар их хэрэгжилж байгаа гэдэг ийм үр дүн бас гарсан байгаа. За дээрэс нь нэмэх нь боловсруулалтын тэгш хүртээмжтэй байдал дээр энэ химийн оюун бас нэлээд чухал үр гүйцэтгэхээр байгаад байна. За тэгээ энэ дөрвөн зүйлийг чухалчилж авч үзээд за харцгаая. За хувь хүнд чиглэсэн сургалт бол тухайн суралцагчийн мэдлэгийн түвшин одоо суралцах хурд, сонирхол, суралцах хэм маяг гэх мэтлэн эдгээр үндсэн үзүүлэлтүүд дээр нь тодорхойлоод тэгээ яг тухайн нэг суралцагчид тохирсон хичээлийн агуулгыг санал болгох боломж бол ингээ бүрдээд байна. Тэгэхээр тухайн систем дээр хэрвээ ийм AI-ийн дэмжлэг ороод ирэх юм бол ийм болцоо бүрдээд эхэлдэг байна. Тэгэхээр ямар ч үсэн энэний ийм хэлбэрийн төлөөлөл болсон томоохон системүүд бол дэлхийд даяар аль хэдийн нэвтэрчихсэн байгаа даа. Тэндээс одоо хан актем болон Duolingo энэ зэг дээр бол онцлж авсан. За 2023 оноос эхлээд хан актемийн хичээлүүд дээрээ OpenAI-ийн GPT-4 загвар суурилсан энэ Hanmigo гэдэг AI туслахыг сургалтандаа нэвтрүүлээд эхэлсэн байлээ. Тэгэхээр энийг нэвтрүүлснээр хан актеми дээр хичээл үзэж байгаа суралцагч нарын хувьд ямар боломж бүрдэж байна гэхээр мэдээж тухайн хичээлтэйгээ холбоотой асуултуудыг асуух бололцоотой. Дээрээс нь нэмэх нь ямар нэгэн асуудал тэгээ бодлогын даалгаврыг
одоо бодохдоо тусламж авах бололцоотой байдаг. Гэхдээ шууд нөгөө хариуг нь авахгүйгээр тухайн эцсийн шийд хүртэлх алхмуудыг чиглүүлсэн одоо дэмжлэгүүдийг аваад явах болцоо бас бүрдэж эхэлсэн байна. За кодын бичгтээ туслалцаа авах. За тэгээ мэдээж хичээл дээр нэмэлт тайлбаруудыг авах гэх мэт иймэрхүү болцоонууд бүрдэж эхэлсэн. За сурлагч нөгөө хичээлээ байршуулж байгаа багш нарын хувьд болохоор мэдээж нөгөө хичээлийн үзэж байгаа сурлагчдынхаа ахиж дэвшилтэй явц хурд гэх мэтлэн мэдээллүүдийн шууд авчих боломжтой. Дээрээс нь нэмэх нөгөө эдгээр мэдээллүүд хүрээд ирж байгаа учраас хичээлийн төлөвлөгөө, дасгал боловсруулах гэх мэтлэн бүх зүйлсүүд дээр ээгийн дэмжлэгийг бүр авчих болцоотой байсан байна. За Duolingo аппликейшн бол нөгөө хэл суралцах хүмүүс бол нэлээд өргөн ашигладаг юм аппаа. Тэгээ бас эднийх OpenAI-гийн GPT-д суурилсан Duolingo Max гэдэг үйлчилгээ 2023 оноос хойш нэвтрүүлчихсэн. Тэгээд хэл суралцах явцдаа төрөл бүрийн одоо асуулт тестүүд хариулдаг. Тэгэхээр ямар нэгэн буруу хариулт өгч ивэл яагаад буруу хариулсан бэ гэдэг шалтгаан дээр нь AI туслах болцоо бүрдсэн байна. Дээрээс нэмэх нь тодорхой сэдвийн дагуу хэмэл оюунтай шууд одоо харилцан ярилцаа үүсгэх болцоо бас бүрдэж эхэлсэн байна. За тэгээд өөрийнх нь суралцах явц төвшин гэх мэтлэн зүйлсүүдээс нь болоод тухайн үзэж байгаа хичээлийнх нь агуулга дараалал гэх мэтлэн зүйлсүүдийг бол ийм автоматар тохируулах болцоотой болоод иржээ. За тэгээд бас нэг Holoniko гэдэг сайтын зүгээс 2023 онд иймэрхүү хэмэл оюун нэвтрүүлсэн системүүдийг ашиглаж байгаа суралцагчдын төвшин бол 35%-аар нэмэгдэм байна гэдэг судалгааны үзүүлэлт бас гарсан байсан. За дараагийн нэг дэмжлэг болж байгаа чухал зүйл нь юу вэ гэхээр багшийн ажлыг бол хөнгөвчлөх болцоо бол байгаад байна. За багш нар бол хэмэл оюуныг ашиглаад хичээлийнхаа төлөвлөгөөг боловсруулж болж юм те. Хичээлийнхаа материал, бичвэрүүд дээр тусалцаа авах боломжтой. За дээрэс нь нэмэх нь платформ дээр нь хэрвээ дэмжлэг нь байвал суралцагч нарын ахиц дэвшлигч хэмжлэх бүрэн болцоо байгаад байна. За эдгээрийн төлөв бас нэлээд олон системүүд бол байгаадсан. За Grammarly-г бол хүн борлогон баг мэдж байгаа. Тэгэхээр англи хэл дээрх дүрмийн бичвэрийг те үг, үсэг, дүрм за тэгээд одоо найруулга, үгийн баяжилт, бичвэрийн өнгө аяс, хуулбарлалт гэх мэтлэн бүх зүйлсүүдийн юм шалгах болцоог олгож өгдөг. За энэ дээрээс бас нэг чухалчлан дурдж байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ Turnitin болон Gradescope гэх сонирхолтой системүүд байгаадсан. Эднийх болохоор AI хэмэл оюуныг системдээ нэвтрүүлээд тэгээд тухайн суралцагчийн бичсэн тайлан, реферат одоо эссе ч гэх юм уу те бичвэр файлууд дээр нь шинжилгээ хийгээд тухайн суралцагчийн бичсэн мэдээлэл дотор AI-ийн эзлэх хувь AI-аар хэвийг нь бичүүлсэн байна вэ гэдэг магталгааг нь гаргаж өгдөг. За дээрээс нь нэмэх нь хэвлэлийн бүтэц болон бусад зүйлсүүдийг нь гаргаад өгчдөг юм сонирхолтой системүүд байсан. За Gradescope-ийн зүйл бол нөгөө бүр сонирхолтой суралцагчийн тодорхой нэг бодлого даалгавар дээр одоо гараар бичиж хариулсан тэр хариултан дээр нь дүн шинжилгээ хийгээд одоо багшийн одоо тохируулж өгсөн хариулттай тулгаад шууд оноог нь өгөх гэх мэтлэн тийм иймэрхүү болцоонууд олгож өгсөн байсан. Тэгэхээр иймэрхүү хөнгөвчлөх системүүдийг ашиглаад эхлэхээр мэдээж нөгөө одоо даалгавар засах гэх мэтлэн бусад цагуудад зарцуулах цаг хугацаа маань эрс багасаад суралцагч нар руугаа хандуулах цаг үл нэмэгдэх боломжтой эргэлтэлтэй гэж үзэж байгаа. Тэгээ энэ дээрээс саяны дурдсан хоёр системийн зарим бичлэгтийн интерфейсийг нь харуулж байна. За Turnitin-ийн тухайд жишээлбэл бичвэрээ ингээд оруулчихсан. Тэгээ бичвэрээ оруулангууд тухайн бичвэрийн хичнээн хувийг нь AI-аар бичүүлсэн байна вэ гэдэг магталгааг нь гаргаа өгч байгаа. Тэгээ дээрээс нэмэх нь тухайн текстийн яг аль хэсэг дээр ямар асуудлууд байна вэ гэдгийг жишээлбэл ингээд тохируулаад өгчих боломжтой. За Gradescope-ийн зүгээс бол одоо хичээлийн агуулгуудаар нь ингээд бэлтгэх боломжтой. Тэгээд тухайн агуулгын дагуу даалгавраа одоо бэлтгээд тэгээд суралцагч нарын гар бичмэлтэй бодлогын шийдлүүдийг оруулаад тэн дээрээс нь шууд онооны хувьралтуудыг жишээлбэл гаргаад ирэх боломжтой гэх мэтлэн иймэрхүү болцоонууд бол ирсэн байна. За виртуал туслах чатботын дэмжлэг бол одоо орчин үед бол асар их болно. Тэгэхээр виртуал туслах чатботын дэмжлэгийн хэсгэр бол мэдээ суралцагч нар тухайн чиглэлийн хичээлийн талаар асуулт асуух, за тодорхой сэдвийн зүгээс илүү өртгсөн мэдээлэл хайх, нэмэлт дасгал ажил авах гэх мэтлэн болцоонууд нэлээд бүрдчихсэн байгаа. Тэгээ энэ чиглэлээр асар олон туслах системүүд бол нэвтэрчихсэн. Тэгээд тэдгээрийн зарим төлөвлөлийг бол энэ тэмдэглэсэн байна. Гэхдээ нөгөө санал асуулгын хэсэг дээр оюутнуудын яг ашиглаж байгаа хэрэгслүүд бас энэс олон төрлөөр
гарч ирсэн байгаа. За тэр хэсэг дээр илүү дэлгэрэнгүй танилцъя. За боловсролын тэгш хүртээмжтэй байдал дээр бол хэм л оюун нэлээд нөлөө үзүүлэх бололцоотой байна гэж харж байгаа. Тэгэхээр одоо тухайлбал алслагдсан бүс нутагт амьдарч байгаа суралцагч нар за эсвэл нь одоо нөгөө хэлний мэдлэг хүртэхгүй байхаас үүдээд одоо төрөл бүрийн мэдлэг мэдээллээс хязгаарлагдмал байх. За эсвэл одоо хараа сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд боловсролыг тэгш хүртээмжтэй авах байдал дээр зарим тохиолдолд асуудал үүсээд байдаг. Тэгэхээр энэ бүгдийг хэм л оюун шийдэх болцоотой байгаад байна. Тэгээ энэ дээрээс зарим нэг төлөвлөлтийг тэмдэглэсэн. За орчуулгын системүүд бол орчин үед бол бас нэлээд сайжирсан байгаад байгаа. Тэгэхээр энэ орчуулгын системүүдийг одоо бүхэн боломжоор нь хэрвээ ашиглаж чадах юм бол хэлний бэрхшээлээс үүдэж байгаа тэр сад доторуудыг бол арилгах боломжтой байгаад байна. За OpenAI, Whisper за тэгээд чимээгээ бичиж гэх мэт ийм технологиуд бас гараад ирчихсэн. Тэгээд энэ технологиудыг ашиглаад бид нэр аудио, видео гэдгийг одоо текст болгох, зэрэгээр нь текстийг дуу болгох гэх мэтлэндээ иймэрхүү бололцоонуудыг ашиглаад одоо нөгөө сонсголын бэрхшээлтэй хүмүүс гарч байгаа сад бэрхшээлийг бол таван тулгуурлах боломжтой байна гэж харж байна. За мөн технологийн тэргүүлэх компаниудын зүгээс одоо боловсролын хүртээмжтэй байдал дээр анхаарах зорилгоор төрөл бүрийн одоо технологи платформуудыг хөгжүүлээд эхэлсэн байна. Тухайлбал Microsoft-ийн зүгээс одоо CNAI гэдэг апыг бол одоо бета түвшинд хөгжүүлээд явж байгаа юм билээ. Тэгэхээр харааны бэрхшээлтэй суралцлагын хувьд бол хэрвээ энэ ап одоо бүрэн ажиллагаанд ороод бүх боломжуудыг ашиглаад эхлэх юм бол бас энэ дээрээс одоо мэдээллүүдийг авах болцоо бүрдэж эхэлж байгаа гэж харж байгаа. За ингээд маш олон бололцоо дэмжлэгүүдийг үзүүлж байгаа боловч мэдээж нөгөө хэм л оюун нэвтэрснээр бас зарим нэг цаад одоо сорилт бэрхшээлүүдийг бол тулгарч байгаа. Тэгэхээр тэн дээрээс зарим нэг зүйлсүүдийг энэ дээр дурдж өгч байгаа. Тэгэхээр хамгийн ихний тулгарх боломжтой зүйл нь ер нь юу байна? За судалгаан дээр бас оюутнуудын суралцагч нарын өгж байгаа байдлаас ажиллахад энэ ихэр зүйлсүүд тодорч гарч ирж байсан. Тэгэхээр одоо оюутнууд бол даалгавар, бие даалтын тайлан, реферат шиг юм уу тийм тэр тэдгээр бичвэрүүд дээрээ одоо тэр AI-ыг ашиглах байдал бол эрс нэмэгдчихсэн байгаа. Тэгэхээр тэр ашигласан байдлын хэрхэн яаж ялгах чаднах вэ гэдэг дээр бас нэлээд асуудал гарч ирж байгаа тийм. Тэгэхээр бас энэ дээр нэг юм судалгаа байсан 2023 онд Цэрнэтийн компани зүгээс бол одоо 200 сая тийм бичвэр дээр ингээд шалгалт хийсэн чинь ямар ч байсан тэдгээр бичвэрийн 11% нь 20-с дээш ямар нэгэн хэмжээгээр AI ашигласан байна гэдэг зүйл бол энэ гарч ирсэн. Тэгэхээр одоо эндээс хэдэн жил өнгөрчихсөн байгаа. Энэний түвшин бол бас эрс нэмэгдсэн байж болох талтай. За дараагийн чухал зүйл нь болохоор AI ашиглаж байгаа системүүд бол мэдээж нөгөө тухайн суралцагчийн хувийн мэдээлэл, суралцах хэм маяг, гүйцэтгэл гэх мэтлэн мэдээллүүдийн байнг цуглуулж идэг. Тэгэхээр эдгээр цугларсан мэдээлэл хэрхэн аюулгүй найдвартай хамгаалагдаж байна вэ гэдэг дээр бас асуудал үүсэх магадaltaй. Тэгээд сүүлийн мэдээллүүдийг харахаар бас иймэрхүү тий боловсролын платформуд халтлагад өртөөд хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдах гэх юм уу тий иймэрхүү байдал бас гараад байгаа. Тэгэхээр энэ бас чухал байгаад байгаа. За хүртээмжийн тухайд бол уг нь бол нөгөө хэм л оюуныг боловсролын салбарт одоо ашиглаад явчих юм бол нөгөө боловсролын тэгш хүртээмжтэй гардаг асуудлуудыг бол шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл нөгөө одоо жишээлбэл тий нөгөө алслагдсан бүс нутагт хичээл үзэж байгаа суралцагч нарын хувьд жишээлбэл тий нөгөө дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалаад одоо энэ сад бэрхшээл тулгарх магадaltaй гэж үзэж байна. За тэгээ ЮНЕСКОгийн зүгээс болохоор бас судалгаанууд гаргасан байна тий. Ашиглах шаардлагатай одоо интернет болон төхөөрөмжийн орчин дутагдaltaй гэдэг 46% нийт суралцагчдын дэлхийн талаар юм байна. За Дэлхийн банкны судалгаанд гэсэн бас ялгаахгүй хөгжиж байгаа орнуудын 60% нь бол сургуулийн орчинд интернетийн хэмжүүл харилцан хангалтгүй байгаа даа гэсэн иймэрхүү мэдээллүүд бол гарсан байсан. За одоо тэгээд манай улсын хувьд тий хэм л оюуны нэвтрэлт ер нь боловсролын салбарт хэр байна вэ гэдэг мэдээллүүдийг ингээд судалж үзсэн. Тэгэхээр ямар ч байсан AI шийдсэн үндэсний онцлогт тохиорсон хэм л оюун системүүд бол аль хэдийн хэрэглээ нэвтрээд эхэлчихсэн байгаа. Тухайлбал одоо боловсроос гаргаж байгаа чимээгээ эвгүнэ гэх мэтлэн системүүдийг бол аль хэдийн хүмүүс бол ашиглаад эхэлчихсэн байгаа. Дээрээс нь нэмэхэд манай орны нэг онцлог нь болохоор нөгөө бүс нутаг том тэгээд хүн амын тархалт нь нэвтрэлэндээ бас асуудал үүсгдэг учраас дэд бүтцийн асуудал ямар байна вэ гэдэг асуудал тулгарч байгаа. За гэхдээ энэтэй холбоотой ингээд мэдээлэл судалгахад боловсролын яамны 2024 онд гаргасан энэ мэдээлэлээр бол одоо Монгол улс даяарх нийт сургуулийн 77.5% нь бол ямар нэгэн хэмжээгээр энэ холбогдсон гэж ийм мэдээлэл бол тавигдсан байна. Тэгэхээр ямар ч байсан дэд бүтцийн хувьд бол ингээд
ийм байдалтай байгаад байна. За мөн Улаанбаатар хот болон ийм интернет холбогдсон суралцагч нарын хувьд бол нөгөө хиймэл оюуныг ашиглах байдал нь илүү виртуал туслах талаас нь хөвчлэн ашиглагдаж байгаа хэлбэр ажиглагдаад байсан. Гэтэл яг л нөгөө боловсролын салбарт одоо ажиллаж байгаа багш мэрэгчлэнүүдийн хичээл ямар дэмжлэг байж болох вэ? Тэр талаар улсын зүгээс ямар нэгэн бодлого байна уу гэдэг дээр ингээд судалгаа хийгээд үзэхэд ямар ч тач боловсролын явны зүгээс бол тэгээ багш нарын одоо хичээлийг төлөвлөх, үнэлгээ хийх, нэмэлт контент боловсруулахад нь туслах тийм AI виртуал туслах хөгжүүлэх төслийг бол хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Тэгээ энэ мэдээллийг болохоор одоо боловсролын яамны сайтаас бас авсан байгаа. За дээрэс нь нэмэх нь боловсролын систем дээр хиймэл оюуныг хэрэгжүүлэх хөтөлмөрт хамрагдахаар энэ олон улсын код work гэдэг байгууллагатай бас хамтын ажиллагаа эхлүүлээд улсуудад эхлүүлээд явж байгаа юм билээ. Тэгэхээр ямар ч байсан боловсролын салбарт бол багш нарын хэрэгцээ нэвтрэх болцоо бол ерөөдөө эхэлж байгаа шиг байна. За дээрэс нь нэмэх нь манай улсын ихтэй сургуулиуд дээр бол хиймэл оюуны чиглэлийн хөтөлбөрүүд бол аль хэдийн одоо гараад оюутан суралцагчдаа бэлтгэдэг эхэлсэн. Тэгэхээр гараад эхэлж байгаа учраас бас нэлийн асуудлууд бол хайрцангуй сайжрах боломжтой гэж харж байгаа. За ингээд дараагийн хэсэг дээр оюутан суралцагч нарын хувьд хиймэл оюун бүхий хэрэгслийг хэрхэн яаж ашиглаж байна те? Одоо ашиглалтын түвшин ямар байна? Түүнийг ашиглаж байгаа үйл төлөө, давуу тал, сул тал гэх мэтлийн зүйлсүүд нь юу байна гэдэг талаар судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр судалгааныхаа мэдээллийг танилцуулъя. За нийтдээ судалгааг маань болохоор 144 оюутан оролцсон байгаа. Тэгээ нийтдээ нэг 4 хэсэгтээ ерөнхий мэдээлэл, за тэгээ хиймэл оюун ашиглагдах байдал, тэгээ үр нөлөө, хиймэл оюун ухаан ашиглагтай холбоотой одоо янз бүрийн бэрхшээл, сурталчилгааны асуудал байна гэсэн ийм 4 хэсэгтэйгээр санал асуулга авсан байгаа. За энэ сэгээ би хүртэн тайлбарлая. За ерөнхий мэдээллээс харах юм бол нийт оролцогч нарын маань за насны байдал бол нэг иймэрхүү байдалтай. Тэгээд бүх курсын оюутнууд хамарсан байдал таарагдж байгаа. Тэгээ хиймэл оюун ашиглагдах байдал хэсэг дээр бол одоо хичээлдээ ашиглаж байгаа эсвэл ямар зорилгоор ашиглаж байгаа гэх мэт асуулгуудыг тавьж өгсөн. Тэгэхээр ашиглалтын тагцаамж бол нэлээд өндөр байгаа нь эндээс харагдаж байгаа бох тийм. Одоо судалгаанд оролцогчдын 50% нь өдөр тутамдаа ашиглагддаг. За гэх мэт иймэрхүү зүйлд харагдаж байна. За ашиглаж байгаа хэрэгслүүд нь юу юу байна гэдээ ингээ харсан чинь дийлэнх нь бол ChatGPT. За тэгээ Google Bard, Grammarly гэх мэт иймэрхүү системүүдийг ашиглаж байна. Дээрээс нь энэ игүүнэ те гэх мэт иймэрхүү зүйлсүүдийг ашиглаж байна. Тэгээ ашиглалтын зорилго нь юу вэ гэхээр те одоо судалгааны материал, код бичүүлэхдээ туслуулах, хичээлээ тайлбарлуулах, шалгалтандаа бэлдэх гэх мэт иймэрхүү үр дүнгууд байгаа. Дараагийн хэсэг дээр нь за хичээлд үр дүнтэй тусалдаг хэсэгтэй зарцуулах хугацаа, за суралцах арга барилт чинь ер нь хэрхэн нөлөөлж ийн гэдэг байдлаар ингээд асуулга авсан. Тэгэхээр энэ дээрээс ингээд ажиллах юм бол ер нь бол үр дүнтэй гэдэг дээр дийлэнх нь санал өгсөн байна. Тэгээд зарцуулах хугацаан дээр бол бас тийм хичээл зарцуулах хугацааг харьцангуй багасгаж байна гэдэг хариулт өгсөн байна. За тэгээ ерөнхийдөө ашигласнаар бол тийм хэлбэр ойлгомжтой байдал бол нэмэгдэж байгаа. Тэгээд яг уу нэг сул тал нь юу вэ гэхээр яг уу оюутнууд бие дааж хийх чадвар буурч магадгүй гэдэг тийм үзүүлэлтийг бас өгчээсэн сонирхолтой өгчээсэн. За тэгээ сүүлийн хэсэг дээр нь болохоор одоо тулгуурч болох тийм одоо ашиглах нь хэр эрсдэлтэй юм бэ? Хамааралтай болох эрсдэл юу вэ тийм? За гэх мэтлийн иймэрхүү асуултыг авсан байгаа. Тэгээ энэний хэсэг дээр болохоор за 9% дээр бол зарим тохиолдолд бол зөв гэж хариулсан байна. За тэгээд ямар зүйлүүд тулгуурч болохгүй гэдэг дээр тийм бие даанцлыг чадвар буурч магадгүй гэж үзэж байна. За бас баталгаагүй буруу мэдээлүүд авчих магадaltaй. Тэгээд за гэх мэтлийн иймэрхүү үр дүнгуудыг бол үзүүлсэн байна. Тэгээ AI-аас хамааралтай болох эрсдэлтэй юу гэдэг дээр бол тийм баг зэрэг гэдэг дээр нэлээд олох нь ингээд өгсөн байна. Тэгээ ерөнхийдөө өнгөлтөн дээр бол за манай Монгол улсын тийм боловсролын салбар дээр бол хиймэл оюун технологиг нэвтрүүлснээр сургалтын хүртээмж бол эрс нэмэгдэх боломжтой. Гэхдээ энэ талаар бол дэд бүтэц болон хүний нөөцийн чадвар одоо бодлогын хөгжлийн зүйлсүүд бол хараахан одоо тодорхойгүй байгаад ах шүү. Бас судалгаагаар харахад 2025 оны байдлаар бас нэгдсэн үндэсний байгууллагын судалгаан дээр байсан. Монгол улсын хувьд нөгөө хиймэл оюун холбоотой стратегийн бодлого бичгийг бол эхлүүлсэн байгаа юм билээ. За тэгээд оюутнуудын хувьд болохоор за AI туслах байдлаар нь бол маш их ашиглаж байна. Гэхдээ гол нь шийдэл гаргагч одоо хувьчлагдсан сургалт тийм нөгөө хувь хүнд чиглэсэн сургалт эсвэл ёс зүйн хяналт гэх мэтлэн иймэрхүү зүйлсүүдийг нь илүү чиглэл илүү үр дүнтэй юм аа гэж үзэж байгаа. За тэгээд ашиглаж байгаа байдал нь болохоор нэг хэрэгсэл бол асар их өндөр ашиглагдаж байна. Тэгэхээр одоо Монголын
Монголоос гаргачихсан байгаа аюуна гэж гэх юм өөр бусад хэрэгслүүдийн одоо тэнцвэртэй ашиглах байдал дээр бас харуул зүгээр юм болоо гэж бодож байна. Ингээд эцэст нь ашигласан материалын чагсаалтыг харуулсан байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.